болохоор төсөлтийн нөхцөж явуулах чинь. Зүгээр аваад ирчихдэг. За. Эхлэх үү? Юу гэж ярих вэ? Сэмэцгэн үү? Мик чек Одоо юу? Одоо ингээ харуул зан U18 гээд 10 жилийнхэн донд болдог. Тэмцээн болох гэж байна. Тэгээд тэмцээнийхээ автобусыг хүлээгээл байдгүй. Гэтэ амар гоё машинууд. Энэ ширхэг суугаар байвал Discord дээр тэр channel руу очиж тэгээд Сэмэцгэн үү? За ямар багаас оролцож байгаа вэ? DXCT. Хэддэг жилдээ оролцож байгаа вэ? Эхний удаа. Бидний энэ жилээс битэд ороод ирсэн аахгүй юу? Аха. Ер нь CTF хийгээд ер нь хэд удаж байгаа вэ? Харин бас энэ жилээс нэг хэдхэн сарын өмнө 3 сар ингэж сурж байгаа байхгүй юу? Нэг ер нь 1-2-3 сар үгүй тийм 1-2 сар. Тэгээд юу вэ? Анх ер нь CTF-ийг ханаас мэдсэн бэ? Миний хувьд бол CTF цэг MNS ингээ хараад тэгээ өмнө юу вэ? Манай ах төрөвч байсан аахгүй юу? Юу арна. Тэгэхээр тэрнээс асаад ер нь ахыг нь жоохон дагийн гэж бодоод нэг орцоо үздэг гэх. Аха. Та гурав ямар сургуулиас оролцож байгаа вэ? Ер нь сан. Тийм. Бид нар сан их. Энэ бүлэт чи ямар байна? Тэгээд ямар байгаасаа гэж бодож юм. Ер нь анх удаа оролцож байгаа сэтгэл чи хэрэг нэг юм шинэ уур амьсгалд орж ирж шүү дээ. Тийм. За ер нь ингээд жоохон стресс байнтай ихтэй ингээд амар гой санагдаад байхгүй юм. Гэтэ бас ер нь бидний хамгийн ингээд түн хөсөж байгаа зүйл нь бол хоосны чанарын үзмээр сайртай. Ер нь болоод гой сайх гэж бодож юм хүн ингээд ер нь их баяртай явж байна. Тэгээд сайн орцсон. Хэдгээр анги вэ? Би харин нэг энэ хоёр 10 дахь анги. За амжилт. Сэмэн үү? За харуулцаг U18 тэмцээнд хэддэг жилдээ оролцож байгаа вэ? Анхныхаа жилдээ анхад оролцож байгаа. Аха. Анх нөгөө ер нь бол найз одоо ингээ CTF клубийнхаа найзуудтайгаа нийлж ингэж хамтдаа оролцож байгаа. Аха. Ямар сургуулиас оролцож байгаа вэ та гурав? Next IT school-ээс клубийнхаа CTF тийг одоо хийгээд яг хэдэн жил болж байгаа вэ? CTF-ийг хийгээд ер нь бол яг энэ жилийн 2 сараас л эхэлж ирсэн. Одоо ингээ тэмцээнд оролцож байгаа. Сонирхолтой санагдаж байна уу? Аха. Тайдын хувьд гэх юм бол бас анхны яг гурлаа октоудаар оролцож байгаа баг шүү дээ. Тэгээд эхний жилдээ оролцож байгаа тайд сэтгэл чинь хэрвээ ер нь одоо шинэ уур амьсгалд орж ирж шүү дээ. Тэгээд хүлээт чи хэрвээ ер нь ямар санагдаж байна? Бидлөө үнэхээр гоё л юм л та. Ингээ яг ингээ хийдэг хоббигоо тэмцээнд оролцоод тэгэл энэ байрны төлөө хийж байгаа. За. За, сэмэн үү? Ямар багаас оролцож байгаа вэ? 1260 дайс багаас оролцож байгаа. Ер нь харуул занг тэмцээнд хэддэг жилдээ оролцож байгаа вэ? Одоо 2 дахь жилдээ орж байна. Өмнө жил оролцоогүй, тэрний өмнө жил нэг оролцоод тавьсан. Аха. Одоо энэ жилийн чи өмнө оролцож исэн юм чинь одоо өнгөрсөн жил одоо тэрний өмнө жил оролцсон тэмцэнээс энэ жилийнх нь юугаараа гоё ялгаатай санагдаж байна. Бодлого хэрэг том юм байна. Аха. Бодлогууд арай хэцүү байсан, бас арай жоохон санагдсан. Тэр нь өөрийгөө сайн бэлдсэн гэж бодож байна уу? Сайгүй гэж бодож байна уу? Ер нь бэлдээгүй. Аха. Тэгэл Өөрөө чадна гэж юу? үнээр өөрөө чадчих واخ. За, амжилт. Баярлаа. Ингэж. За. Нөө. За. Хин гэдэг вэ? Тэгэл. За, ямар багаас оролцож байгаа вэ? Аль сургууль вэ? Нест. За. Та одоо харуул зан U18 тэмцээнд хэддэг жилдээ оролцож байгаа вэ? 3 дахь жилд орж байгаа. Энэ жилийн тэмцээн өнгөрсөн жилүүдийнхээс ер нь ялгаа нь юу вэ? Ялгаа нь илгой сургалт болж байна. Аха. Ер нь одоо энэ жилийн хүлээлт чинь хэр байна? Хүлээлт диаметрээс илгой л санагдаж
мэдчих. Аха. Анх ер нь CTF одоо хизээ хийж эхэлсэн бэ? Яг 22 оны харуулцангийн өмнө 2-3 7 өмнө хийж эхэлчихсэн. Одоо ер нь сайн өөрийгөө сайн бэлдсэн гэж бодож байна уу? Хангалттай ах. За. За амжилт. За сайн уу? Хин гэдэг вэ? За сайн байна уу? Баяр баясгал. Аха. Ямар багаас оролцож байгаа вэ? Notform 404 байна. Ямар сургууль вэ? 31 дугаар сургууль Дархуул аймаг. Тэгэхээр халаас ирж байгаа юм шүү дээ. Хэдгээр анги та? 9 дугаар анги. За. Ер нь харуулцаг тэмцээнд ер нь хэдий жилдээ оролцож байгаа вэ? Анхны ажилд орсон. Ер нь холоос бас зэрэг ирсэн юм шүү дээ. Ер нь хүлээлтчих хэрэг байна. Сандарч байна. Аха. Ер нь анх CTF тэмцээнийг ханаас яаж мэдэж оролцсон бэ? Багш өдөртөмж үзүүлжсэн. Тэгээд хамгийн анхны CTF гэх юм бол CTF time дээрээс IT-д орчихсон хамгийн анх. Одоо ер нь одоо ингээ хийж эхэлж байгаа чамд гоё тийм хүн хэцүү нь юу вэ? Сонирхолтой нь юу вэ? Ер нь бол би cyber security-д ер нь амар дуртай болсон. Ер нь бол мэддэг байсан. Тэгээд өөрөө судлаад хаанаас судлахаа мэдэхгүй. Тэгээд community энэ төр мэдэхгүйсэн. Арай харуулцангийг олсноос хойш ер нь Монголын community мэддэг болоод арай одоо нь сурч байна да. Одоо ер нь анхны удаа сэтгэл оролцож байгаа одоо энэ одоогийн сэтгэлч ирээ надад сонирхолтой байна. Аха. Олимпиад орохоор сонирхолтой ингээл 6 цагийн турш нэг юм ухаал аваад идэг. Өрсөлдөөд ингээд скор бардаа хараад идэг сонирхолтой. За. За амжилт. За баярлалаа. Сэмэнөө. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач. Наа Слейтерэн багийн ганц хүүхэд. Тэгээд сэлгэгчдээс оролцож. Харуулцаг тэмцээнд хэдий жилдээ оролцож байгаа вэ? Одоо 2 дахь жил. Аха. Өмнө жил орсон. Одоо өнгөрсөн жилийнхаас энэ жилийн тэмцээний онцлог нь ямар санагдаж байна? Энэ жил арай гоё газар байна. Тэгээд багад нас өөрчлөгдсөн байна. Аха. Тэгээд Стефен ихний раундынх нь болохоор арай хэцүүсэн өмнө жилийнхээ. Өөрийгөө сайн бэлдсэн гэж бодож байна уу? Жоох 90 сайн бэлдсэн. Айгуу бэлдсэн. Итгэлтэй нөөртөө. Итгэлтэй байна. Гэхдээ ер нь 5 болов бат орчихно. Анх ер нь CTF-ийг ханаас яаж мэдэж хийж эхэлсэн бэ? Ер нь хэдий жилдээ хийж байгаа? Анх CTF бол нэг 3 дахь жилдээ хийж байгаа. Хамгийн анх нөгөө хакинг төрөлтэй болохоор зүгээр YouTube авч байгаа л тэгэл нөгөө networking гээ хараад тийм үү. Тэгэл кэжэ татаад тэгэл ирэх хэлчихсэн. За амжилт. За баярлалаа. Сэмэнөө өөрийгөө танилцуулаач. За Сэмэн намайг Nest Education сургуулийн 12 ангийн хүчрэл байна. Ямар багаас оролцож байгаа вэ? Yofich гэдэг багаас оролцож байгаа. Харуулцангийн тэмцээнд хэдий жилдээ оролцож байгаа вэ? Манай хоёр болохоор 2 дахь жилдээ, би болохоор эхний жилдээ. Аха. Тэгэхээр ер нь анхны жилд оролцож байгаа гэхээр сэтгэл хэр байна? Ер нь тэмцээний хүлээлт юу байна? Одоо орчин нөхцөл хэр байна? Нөхцөл бол айгүй амар гоё байна. Тийм. Анх ер нь Стефиг ханаас яаж мэдэж хэлж хийсэн бэ? Ер нь хэдэн жил болж байгаа вэ? Мэдээд 10 дугаар ангиас анх зүгээр ийм байт юм байна да гэж мэдээд тэгээд яг энэ жилээс кибер айлгын байдал руугаа ирээдүйд илүү явмаар сонирхолтой болохоор илүү бодлого бодож эхэлсэн л дээ. Тэгээд анх танилцуулсан гэх юм бол одоо тэн сууж байгаа Sharkbite багийн тэргэлэг маань найз байгаа. Тэр яг анх ингээд манай ангид ер нь бол оруулж ирээд Stef ийм байдаг шүү гэж юм танилцуулсан байна. Stef хийхийн гой сонирхолтой хэцүү юм нь юу вэ? Ер нь бол нэг юм нухаж духажгаад нэг лайг болох үнэхээр нэг тийм амар гоё яддаг, амар үзэж байгаа хоол идсэн юм шиг л. За амжилт. За баярлалаа. Сэмэн өөрийгөө танилцуулаач. За сайн байна уу? Би Дөрвөн сургуулийн он гэдэг хөхтэй 11-ийн бие сурдаг. Ямар багаас оролцож байгаа вэ? Flag Force School Rules гэдэг тийм баг байгаа. Харуулцан юу арга тэмцээнд хэдий жилдээ оролцож байгаа вэ? Эхний жил ер нь энэ жилдээ оролцоод нэг тийм амжилт гарахгүй ч гэсэн оролцъё гэж бодож байгаа. Гэхдээ амжилт гаргах юм бол юмыг яаж тэгдэг тийм үстэй. Аха. Ер нь анх ер нь CTF-ийг ер нь ханаас яаж мэдэж хийж эхэлсэн бэ? Ер нь хэдий жилдээ CTF хийж байна? 2 их юм уу та? Одоо анх одоо юм хакертэй гэдэг чинь одоо би ч одоо Linux өөрөө ер нь ашиглаад 3 жил болж байгаа юм. Арай тест эхэлсэн гэхүү дээ. Тэгээд Kali Linux гэдэгээс авахлаад байгаа шүү дээ. Kali Linux юу ашигладаг вэ? Тийм зүйлүүд дотроос CTF тийм зүйлүүдийг одоо сурч ирсэн байгаа. Ер нь CTF хийхийн гоё хөгжилтэй сонирхолтой эсвэл хэцүү зүйл нь юу санагддаг вэ? Хэцүү зүйл нь ер нь олон төрлөө. Тэгээ одоо чинь мэдээлэл алфабет ороход ч одоо нэг төрлийн одоо нэгэн төрлийн хэл дээр 3 бодлого боддог болоо тэгээ энэ дэр чи олон төрлийн одоо тэгээ компьютерийн одоо тийм яаж одоо үйлчлдэг одоо тийм үедээ ямар нэгэн файлын төрлөө тийм зүйлүүдээс нь болж байгаа хэцүү гэдэг ч боддог тийм надад. Тэгээ хамгийн гоё зүйлүүд нь яг тийм олон төрлөлтэй гэх юм да одоо муу зүйл нь сайн тийм. За. Оролцож байгаа ер нь сэтгэл хэрэг ер нь орчин нөхцөлтэй эсвэл тэмцээний хүлээлт ч юм уу те эсвэл сандарч гин үү догдолж гин үү?
Оо 50 байна дөө. Гэхдээ ер нь анх орох. Окей, ер нь анх гэжтэй нэгдүгээр шат дээр амар толгой өгч ирсэн. Гэхдээ одоо хоёрдугаар шат дээр бас толгой өгөх байх л та. Гэхдээ тэрнээс өмнө бол гайгүй цаа юу сандарч мандчихгүй бол байна л та. 50 сэтгэлтэй. За амжилт. За. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач. Намайг Pointer гэдэг. Тэгээд би We Love CPP багтдаг. Ямар сургуулиас оролцож байгаа вэ? Nest Education IT сургууль. Одоо ер нь харуулсан ураа тэмцээнд хэддэг жилдээ оролцож байгаа вэ? Анхны жил. Анх ер нь CTF-ийг ханаас яаж мэдэж хийсэн бэ? Ер нь CTF-ийг хэдэн жил болж байгаа вэ? Ер нь энэ жилэл тэгээд ахлах сургууль дээр очиход манай сургууль дээр CTF-ийн клуб байдсан. Тэгээд тэр нь айгуу сонирхолтой санагдав. Тэгээд тэр нь явах гэж. Тэгээд ер нь анхны жилдээ л орчих. Анхны жилийн одоо гоё юм хүлээлт те эсвэл нэг юм гоё юм сэтгэл юу төрж ин сандарч гин үү, догдолж гин үү? Нилээд догдолтой л байна. Яг иймэрхүү юмд орж байгаа боломж гарч ийн гэдэг юм. Айгуу гоё. CTF хийхийн одоо юм гоё тал те эсвэл нэг юм хэцүү зүйл нь юу санагдаж байна одоо хийж хавцад. Яг тэр проблема яг хийчингүү дараа нь авж байгаа тэр одоо satisfaction одоо caffeine гэх юм гоё юм байна. Өөрөө чи хангалттай бэлдсэн гэж бодож байна уу? За Өөртөө ихтэй нөө. хамгийн сайнараа л орно доо. За амжилт. Сайн байна уу? Харуул зангиурын тэмцээнд хэддэг жилдээ болон цогцоор оролцож байгаа вэ? Юу ороо юм. Бараг 20 оноос хойш зохион байгуулж байгаа юм болов. Тэгэл томчуудын юу ороо 8 хоёулын дээр бодлогдож шүү дээ. Тэгэл байж энэ дөө. Таны бодлого ер нь хэр хэцүү байна? Хүмүүс ер нь бодож байна уу? Өөрөөсөө гараараа ч юм уу ер нь хоёр хард баяртай бодлого байгаа. Тэгээ нэг нь болохоор форенсик гэрнээ өөрөө гараараа хийх, үйлдэл хийх шаардлагатай болгоод байгаа. Энэ ер нь энэ жилийн тэмцээний гоё онцлог ер нь өөр амьсгал нь атмосфер нь ер нь ямар хөө санагдаж байна? Venue солигдсон гоё юм. Тэгээд хард баяр нэмэгдсэн болохоор бас нэг арай нэг ондоо юм болов уу гэж бодож байна. За баярлаа. Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Experimentala гэдэг онлайн ертөнцид бимба гэдэг нэрээр яддаг. Та харуул зангиуар онын тэмцээнд хэддэг жилдээ болон зохиогчоор оролцож байгаа вэ? За 2 дахь жилд юм уу? Ер нь өнгөрсөн жилийн юм тэмцээнүүдээс энэ жилийнх ер нь юугаараа онцлог байв? Ер нь энэ жилийн таны бодлого хэр чанартай, жансаатай? Ер нь хэр бодогдож байна таны бодлого? За яг хоо эхлээд нөгөө өнгөрсөн жилийнхаас ч юм уу одооны жилийнээс нөгөө ялгаа гэх юм бол мэдээж нөгөө AI-ийн хөгжил нэлээд хурдан болсон байгаа даа шээ тий. Тэнгүүд нөгөө вебээр асуудаг гэсэн зүйл ч одоо илүү эжентик AI болсон терминал дээр ч ажиллаад бодлогын файлуудыг ч анализ хийж шууд флаг нь гаргаад байгаа. Тэгэхээр одоо нөгөө илүү амархан бүх нөгөө pay to win гэдэг шиг нөгөө cloud ч юм уу код систем мөнгө төлөөд ажиллах боломжтой. Багтан за тэнгүүд тэр мэдээж тэр AI-ээр бодогдох бодлого бол мэдээж байж таарна. Хэрвээ ихтэй мэдээж хэцүү болгоё гэх юм бол 10 жилийн хүмүүстэд нэг тийм сурах юуг нь байхгүй болгоч штэ тий. Зүгээр мөнгө төлөөд яхаар тэгэхээр нэг логик алдаа байгаа даа. Бүр хэцүү бодлогод оруулах гэхээр 10 жилийн хүмүүс маань мэдээж төрөх чэйстэйгаа амархан бодлого яа гэхээр AI-ээр шууд бас бодоод өгч бодол юу та. Энэ жилийн хувьд болохоор нөгөө степ нөгөө тогтмол оролцдог багууд маань нэлээ сайн үзүүлэлт тавьж байна. За баярлалаа. It's show time. За энэ өнөөдөр сайн байцгаана уу? Би ингээд царайлаг бүх хоёр хотоогоо TikTok үзүүлбэр шинэ Монгол 3-р сургууль дээр хөгжиж ирсэн байна. Сайхан бүхнэрэн жаргалыг хөглөе. Санаа чимсэн үзэгстэн гохорвог өнгөлнө. Зүс нэгийг инээдтэйгэж эстэг. Зүрдэшгүй төгөөс төгөлдрийг дэдэлнэ. Загварын ертөнцөөр аялгаа явахдаа угбаа таанах хэлсэн шүү. Моногоо намаа гардаа нарныг Ингээд манай өнөөдрийн outfit of the day. Солонгосын Истанбулаас ирж байгаа юм гоё. За ийм гоё могоо нөгөө сүрний харьцаагаар 38 бас байгаа юм шүү. Хай тшгэн. За
U18 тэмцээн одоо 3 цаг 22 минут буюу тэмцээн тусахад яг 1 цаг үлдсэн байна. За 1-р байр нь Shark Bite 22 бодлоготойгоор 18,000 оноотой явж байна. За Not Found 404 16,000 оноотой. Дараа нь My Lil Pony Bug 16,000 оноотой явж байна. За тэгсэлийн 30 минутад Dashboard Man Freeze гэдэг нь одоо яг нэг хамгийн өсөлдөөнтэй сүүлийн 1 цаг эхэлж байгаа шиг байна. Мэдлэг чиглэлээс нь онцгой финансын шалтгаан өсөлтсөн хавтаас дахин баялаг хэмжээний зэв 3 За, хоёрдугаар тайлбар 16,900 оноо Not Found 404 байна. Шалгыг манай имэйл болон таны имэйлээр ирэх газар захирал гамбар байна. Төрөөр зөвхөн тэмцээний тэргүүн барь List Information сургуулийн Shark Bite Хотын шоу мистер Алтан дөрөв байна. Тано ингээд тэмцээний дуусгалаас тэгэл ямар байна? Сэтгэл байна. Болсон тарсан. Ерөөдөө сэтгэл хангалуун байна. Энэ жилийн гоё бодлогоудаас сонирхолтой бодлого, чиний гоё шансыг сорьсон ямар бодлого байна? Эсвэл гоё сэтгэл гүйлцсэн бодлого ч юм уу? Би яг бодлогын нэрийг баталчлаа. Нэг бодлого хар зураг өгсөн байсан. Тэгээд тэндээс хоол нь флаг гэж бодсон юм байсан. Гэтэ тэр decoy flag байж тараад. Яг тэрэн дээр л жоохон өөрийгөө амар сөрөлттэй жоохон хэвгүй санагдсан. Чи дараа жил ер нь дахиад оролцмоор санагдаж байна уу? Жоохон шантар уу? Оролцсноо. Шаргалчлаа. За, тэмцээний дуусгалаа сэтгэл ямар байна? Баяртай байна. Энэ жил яг анх удаага болцож байгаа болохоор жоохон тийм л болчихсон. Дараа жил яг алгаа. Чи тэгтээ шагнал баринд орсон шүү дээ. Уул нь 2 тавхтай сүлгээдээс наач тэгээд одоошоо манаа голд авчлаа л да. Дараа жил оролцох уу? Дараа жил оролцох. Өрсөлдөгчтэй хандаж өглөөч. Ер нь бол итгэн төгсөөд явсан тэгээд шүү. За, тэмцээний дуусгалаа сэтгэл ямар байна? Ер нь их гоё юм. Ер нь олон төрөлтөө боллоо. Шинж найзуудтай боллоо. Энийг одоо ингээд сод хэлэх гэдэм бай. Шинэ найз хоёр өмнө танихгүй байсан уу? Автобусанд ирсэн юм. За, шинэ тэмцээнээс шинэ найзтай болох ямар байна? Одоо ингээд найзтайгаа үргэлжлүүлээ найзлах юм. Мөнх амьдэрдэг байсан мөнх найзлмаар л байна. За, тэмцээний гоё сэтгэл ямар вэ? Тэмцээний өндөрлүүлсэн гоё сэтгэл яа? Ер нь их гоё шүү дээ. Амьдрал их баялаг. Тийм болохоор тэгээд тэмцээнд цаашаасан үргэлжлээд их гоё санагдсан. Хоолны гоё санагдсан. Тэмцээнд оролцох тусал тэгээд хоол идэхэд их гоё юм байна. Өсгөө амар. Дараа жил оролцох уу? Дараа жил оролцох уу? Of course. Өрсөлдөгчтэй хандаж хэлэх үг юу вэ? Дараа жил заавал дор оруулнаа. За, тэмцээний өндөрлүүлсэн сэтгэл ямар байна да? Ер нь сонирхолтой тэмцээн, ер нь бас янз бүрийн тэмцээн байлаа. Янз бүрийн шиг. Тэмцээний хамгийн гоё хайлайт хэсэг нь юу вэ? Баг тэр шагнал гардуулж байгаа. Тэгээд дараа нь зураг авах юм уу да? Тэгэл айгу ядарч байгаа. Тэг гоё нийт гоё байсан.
гоё бодсон гоё бодлогоодаас хамгийн гоё бодлого нь ямар байсан бэ? Тэр Осинтийн 2 дугаар бодлого надад аюул сонирхолтой санагдсан. Нэг зургийн гэрлийг яагаад зинхэр цагаан өнгө однууд гаач. Тэр надад бодлого тавьсан. Бод чадаагүй л гэхдээ бод нэлээд улаан нухсан. Тэгээд ер нь аюул сонирхолтой болсон. Тэр бодлого. Өсөлтөгчдөө хандаж хэлэх үг. Та нар мундаг юм аа мундаг. Яах вэ? Эсвэл ижилтгэл. Сонирхолтой юм болчихсон. За юун түрүүнд харуулцаг QR-ын тэмцээний 3 удаагийн арга болсон баяр хүргэе. Баярлалаа. Сэтгэл чи хэрэг да. Өндөр байна. Яг хожигчлол гэж хэлсэн л үү. Аха. Одоо ингээд энэ тэмцээн дээр нэг юм гоё чанартай гоё бодсон ямар зөвүүн юм бэ гэж бодсон бодлого чи ямар бодлого байв да? Qualify дээр байсан double or nothing гэх бодлого. Тэр нь ингээд цагааг нь ингээд random seed тодорхойлоод тэгээд 11 удаа нэг гэсэн тоо гаргаж гэдэг бол тэр ингээд цагаа аваад багийнхандаа бүгд зэрэг connect хийгээд тэр л бодоход сайн байна. За тэмцээний уур амьсгал ер нь ямар авч байгаа шинэ найзуудтай болов уу? Тэгээ ер нь их таньдаг хүмүүс л энэ даа. Одоо юу чинь зааж байгаа. За яа. Бичсэн үү? Чи ярьдаа над хараа. Бано. Холоос. Бано. За сайн байна уу? Сайн байна уу? Мик чек. Нөгөө 157 шүү дээ. Бэно. Бэн. Сайн уу. Сайн.